цахим гэмтэргээс хүүхдийг яаж хамгаалах гэдэг асуудал хэлцэхгүй юу. За би тэрэн дээр бол хоёр саналыг боловсролын сайд тавьсан юм аа. Нэгдүгээр энэ сургуулийн насны хүүхдүүдэд фейсбુક хэрэглэхийг хязгаарлал яасан юм, тийм ээ? Хоёрт нь сургуулийн орчинд фейсбુક хэрэглээг 3 сар хэрэгжүүлэл яасан юм бэ гэж. Яагаад тийм асуудал ярьсан бэ гэхээр одоо манай Монголч хамгийн сүүлийн үед ерөөсөө бүхий л одоо гэмт хэрэг одоо хэрүүл урвал бүгдээрээ фейсбુકээр ингээд хүчтэй түгээж байгаа. Тэрийг хүүхдүүд битгий үзээсэй би хүссэн юм. Та нар ч гэсэн хүүхдүүдийг тийм үзүүлэхийг хүсэхгүй шүү дээ. Би ч гэсэн хүсэхгүй. Тэр хүмүүсийн лайв хийж байгаа тэр хүүхд харуулмааргүй байна. Янз бүрийн алаан хятад тэнд харуулмааргүй байна. Тийм учраас миний хувьд одоо өчтөр фейсбુક гэдэг компанитайгаа яриад сургуулийн орчинд фейсбુકийг хэрэглээг хязгаарлах тийм боломж байна уу? Байдаг бол нэг сар юм уу 3 сар хязгаарч үзвэл яасан юм. Тэгвэл хүүхдүүд чинь яг тэрнээс тэр нөлөөлөд байна уу гэдэг чинь гарах юм биш үү гэдэг л одоо тийм санал тавьсан. Тэрээс одоо хэрэгжиж байгаа ч юм биш. Өнөөдөр тийм санал асуулга явж гин гэж л одоо дэмжиж байна. Үгүй ерөөсөө тэр Монгол улсад фейсбુક асуудал яригдаа. Зөвхөн хүүхдийн нөхцөл тийм үү? 16 хүртэлх насны хүүхдүүдийн дунд дээр нь сургуулийн орчинд энэ захим сүлжээ фейсбુક ялангуяа энэ фейсбુકийг хязгаарлаж янз бүрийн одоо хар мэдээлүүдээс хүүхдүүдээс салгая л гэсэн юм асуудал тавьсан. Энэ саналын хүрээнд яг гэмтэргийн гаралт юу яг хэдэн хувиар буурна гэж юу та тооцож байна? Нөгөө тооцооч би зүгээр санал шүү дээ. Ерөн зүгээр өчигдрийн бидний авсан мэдээлэлээр өнгөрсөн 24 онд сургууль орчмын гэмт хэрэг бол 1547-оор нэмэгдсэн гэж огцом нэмэгдсэн гэж. Сургууль орчмоос гэмт хэрэг дэлхийд байгаа. Янз бүрийн одоо цахим байдлаар нэг уруу дутах асуудлууд яригддаг гэсэн. Тийм учраас боловсролын сайдд ийм арга зам байна уу л гэж байгаа. Тэрнээс яг тэгнэ л гэсэн үг биш. Тэгэхээр хэдүүлээ бас нэг хүүхдүүдээ янз бүрийн ийм бохир цахим хэрэгслүүдээс янз бүрийн одоо хүмүүсийн одоо элдв гаж үг хэллэгээс хүүхдүүдэд хамгаалъя л гэдэг тийм зүйлийг санаачлал гаргасан. Тэгээд одоо тэр бол зөвхөн санал. Одоо боловсролын сайд бол их сонирхолтой санал байна. Би сургуулиуд дээр хэрэгжүүлэх гэж үзье гэж юм лээ. Бодвол одоо сургуулийн орчин тийм боломж байдаг байлгүй. Ямар ч байсан одоо бирлэгс зөвөр ойлгосоо гэж хүсэж байгаа. Яагаад гэвэл орчин үед чинь технологи 900 чинь бол цахим хэрэглэл хязгааргүй шүү дээ. Энэ бол хинч хоригдож байгаа. Гэхдээ бид нар хүүхдүүдэд ялангуяа ийм юмдаас жоохон зайтай болох яасан бэ гэж саналыг тавьсан. Дээр би хоёрт тэрийг бид нэр санал байхгүй юу. Та хэд тэр засгийн газар хийх ажил шүү дээ. Миний хувьд одоо саналд гаргаад та хэд одоо энэ сургуулийн орчинд энэ янз бүр хэрэглээг хязгаарлаж өгч. Хоёрдугаарт нь би одоо багш нар жишээлбэл гэрийн даалгавар фейсбુક үгүй харин тийм учраас энийг боловсролын яам өөрийн гэсэн системтэй болоод тэргүүрийг гэрийн даалгавар өгдөг болоод тэр хөгжүүлэх ёстой л байхгүй юу. Заавал одоо дэлхийд ингээд түгтсэн янз бүрийн юм явж байгаа платформыг ашиглах шаардлагагүй л байхгүй юу. Тийм учраас боловсролын сайд маань энэ дээр ажиллаад тийм ээ. Тэгээд одоо тэр системүүдийг хөгжүүлээ сургуулиуд дээр байдаг шүү дээ. Зарим сургуулиуд дээр өөрийн гэсэн дотоод систем байдаг. Тэргүүрээ тэгээд даалгавар өндөр өгдөг байх хэрэгтэй шүү. Тийм үстэй тийм арилжааны тийм одоо фейсбુકээр ашиглаж чийлэж өрөөсөө болохгүй шүү дээ угаасаа. Нөгөө талаараа улс төрчид бол яг энэ фейсбુક дээр гарч байгаа мэдээлэл төр илүү их хэмзгэлж илүү их хуулийн хэлтийн байгууллага шалгагддаг учраас энэ дээр бас хэмзэглээд эффект харах гад байна уу гэдэг ийм хардлага байна. Хүүхдүүд талаас л ботсон шүү. Чин үнэ гэхэд хүүхдүүд талаас босно. Надад ямар ч тийм элдвэнд холбогдсон юм байхгүй. Тийм учраас надад одоо би зүгээр хэлж байгаа миний хамгийн гол гарцсан юу гэхлээр хэдүүдээ ийм цахим сүлжээний янз бүрийн одоо хар зүйлүүдээс хүүхдүүдэд хамгаалал яасан бэ? Ядаж 16 нас хүртэл хүүхдүүдэд элдв янз бүр юм сонсгомооргүй шүү дээ. Тийм биз? Та нар ч ээж нарт гэж бодож байгаа. Би ч гэсэн хүүхдүүдийг ийм янз бүрийн одоо гач усудаас юм үзүүлмээргүй л байгаа байхгүй. Тийм учраас хамгаалж хааж болд юм. Чи та бүгд мэднэ шүү дээ. Австрали улс энэ төр чинь ингээд 16 хүртэл бас бүгдийг нь хоригдсан байна гэж тэр ярьж ийн лээ. Фейсбુકт орох нь хоригдсан байна гэж юм лээ. Тэгэхээр хүүхдүүдийн асуудал яригдчих байгаа шүү. Энэ чинь том хүмүүс асуудал ерөөсөө яригдаагүй. Тэгээ манай нөгөө буруу талаас нь сэвдэг нөхдүүд маань бушуухан шиг шүүрч авч тавьсан л байлээ. Ер нь одоо ингээд засгаа шууд дураараа ингээд хааж хорж дээрэс нь иргэдийн саналыг авахгүйгээр хаа хор тэгээд үзье гэдэг энэ агуулга чи өөрөө шүүмжлэлт агуулга. Гэхдээ би хүүхдүүдийн асуудлыг ярьсан. Дээр боловсролын сайд өөрөө би сургуулийн орчинд энийг туршиж үзье гэдэг асуудал ярьсан шүү. Тэгэхээр боловсролын сайд бас нэг дэмжиж байгаа юм байна гэж ойлгосон. Хүүхдүүдэд янз бүрийн цахим гэмтрээс хамгаалах асуудал яригдсан. Тэрийг та хэд бас өөр ойлгоорой. Ер нь би бас тэр зүгээр учир утгагүй зүйл яриаггүй. Олон удаа олон зүйлийг харж байгаа. Энэ фейсбુક дээр явагдаж байгаа олон зүйлүүд бид нар нээлттэй харж байгаа шүү дээ. Энэ зүйлүүд маань манай хүүхдүүд юу гэж одоо санагдаж байгаа бол хүүхдүүд маань яаж энэ хүлээж авч байгааг эмзэглэдэг учраас энэс одоо жоохон зайтай болоод яасан юм бэ гэж асуулт тавьсан.